энэ 7 хоногийн бас нэг чухал ажил бол Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачсан тэр бүм модны аян байгаа. Бид нар намар хавар одоо бүгд улсаараа мод тарьдаг. Тэгэхээр энэ жил улсын хэмжээнд мод таригдана. За энэ дээр энэ жилийн онцгой бас анхаарч байгаа улсын хэмжээний асуудал бол хар хорин хотод ногоон төгөл байгуулах, ногоон бүс байгуулах төслөл бас энэ жилийн улсын хэмжээний томоохон төсөлд бас байр суурь эзэлж байна. За хоёрдугаарт Улаанбаатар хотод бид бас бүхэл цэцэрлэгт хүрээлэн газруудаар тарьдаг. За энэ дээр энэ жил нэг шинэ одоо төслийг манай яамнаас хийх гэж байгаа нь айлбар хашаанда 5 мод тарья гэдэг ийм одоо төслийг хэрэгжүүлнэ. За өмнө нь бол төрийн байгууллагууд бас энэ хашаанда мод тарих ажлыг хийжсэн. За энэ жил бол бид нар нэлээд өргөн хүрээтэй нийслэлийн бүх дүүргүүдийг хамруулж 108 хороонд нийт 8000 өрхөд одоо энэ хашаанда айлбар 5 мод тарих төслийг бол манай яам дэмжиж хийн. За энэ мод тарих ажлыг хийхдээ бид нар жижиг дунд бизнес эрхлэгчид одоо мод тарьдаг иргэдийг дэмжих зорилгоор бас энийг хийн. Яагаад тэгэхээр манай ирж байгаа саналууд ямар санал байдаг вэ гэхээр одоо энэ мод тарих том төслүүдэд голцоо том аж ахуйн нэгжүүд орж байна. Тэгэхээр бид нар бол энэ жижиг мод тарьдаг жижиг хэмжээний нөхөрлөлүүд, иргэд төрөмс байгууллагууд бас олноороо энд оролцмоор байна гэсэн ийм санал ирдэг учраас энэ жил энэ жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр энэ 5 мод тарих аяныг хэрэгжүүлнэ. За цахим ийм Монголиа системд энэ мод бүрэх нэмэлт системийг бид нар нэлээд боловсронгуй болгож одоо ажиллаж байна. Айлбар модоо бүртгүүлэх боломжийг бол нээж ажиллана. За хүүхдийн байгууллагын 100 жилийн ой болж байгаатай холбогдуулж бид бас энэ мод тарих аяныг за хүүхэд бүр байгаль хамгаалагч хүүхэд бүр одоо мод тарья гэсэн энэ аяныг мөн одоо хамтарч одоо чухлаар хэрэгжүүлэх юм аа.